За тэгвэл эрчим хүчний салбарын ажилчид засгийн газарт шаардлага хөрвүүлээд байна. Энэ салбарын шинжилгээг эрчимжүүлж засгийн газар өөрөө хэмнэлтийн хуулиа биелүүлэхийг тэд хүслээ. Үзэгчдээ бүхэн НТВ-ийн мэдээ зочны цагаар үргэлжлүүлж байна. За тэгэхээр сүүлийн 5 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт ажилладаг ажлагчдын 10 хүн бол одоо яг ажил үрээ гүйцэтгэж явахдаа амьсаа алдсан гэсэн ийм статистик мэдээлэл байна. За тэгвэл энэ салбарын хувьд за яг энэ үйлдвэрчний эвлэлийн хороо яг энэ салбарт цаашдаа ямар ажил хийж хэрэгжүүлсэн чухал байгаа юм бэ гэдэг дээр өөрсдийн саналаа нэгтгээд шаардлага бол гаргасан. За энэ сэдвээр ярилцахаар бид бүхэн Монголын үйлдвэрчний эвлэлийн одоо яг энэ эрчим хүч геолог уулуурхаан үйлдвэрчний эвлэлийн эрхэм нарийн бичгийн дарга Давид Орчин студид аваад байна. За тэгэхээр орой мэндийг хүргэе. За орой мэндийг хүргэе. За тэгэхээр яг танаа одоо холбооны байр суурь ямар байна вэ? Хамгийн сүүлийн жишээ гэхэд одоо ТЭЦ 3 дээр бол нэг инженер бол бас яг энэ ослын үеэр амьсан эрсдлээ. За Монголын эрчим хүч геолог уулуурхаан үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс 2023 оны 9 сард эрчим хүчний салбар руу одоо ажилтнуудын анх дугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. За тэгэхээр энэ төвчээрийн тоог тасарлаа буюу эрчим хүчний салбарт ажиллаж байгаа ажилтнуудын одоо төвчээр бол тасарч шүү гэдэг энэ мессежийг бол өгөхөөр зорьсон. За мэдээж тухайн зөвлөгөөнд бол салбарын болон одоо холбогд байгууллагуудын албан тушаалтнууд бол бүгд оролцсон. За энэ дээр тухайн үед эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга 50 бэх дарга бол сайд хийж байгаа төс төрийн нарийн бичгийн дарга бол бод удаа өгсөн. Тэгээ энэ асуудал дээр бол энэ ажилтнуудын цалин үсийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Салбар бол хүний нөөцийн дутагдалд орж байна. За тэгээд энэ салбарт бол дээр нь техник технологийн одоо шинжилэлт байдгаа засвар үйлчлэгээ хийхэд ч гэсэн одоо төсөв мөнгө бол хүрэлцээгүй байна. Энийг одоо анхаараач гэдэг шаардлага хөрвүүлжсэн. Тэгэхээр яг үүнтэй одоо уялдаад за зөвлөгөөний дараа бол эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин болон 30% бол нэмэгдсэн тунджаар. За тэгээд бол энэ техник технологийн шинжилэлт засвар үйлчлэгээтэй холбоотой асуудлыг бол ер нь тухай бүр бол ингээд мэдээлэл явж исэн боловч бол бас энэ харамсалтай үйл явдал гарлаа. Гэхдээ яг ер нь бол сүүлийн та сая дурдлаа 5 жилийн одоо 5 жилд бол 10% амнаас эрсдсэн гэдэг нь өмнө ч гэсэн одоо яг ийм олонний анхааралд хүрээгүйгээр одоо энэ чимээг бас амнаас эрсдсэн тохиолдол бол гарч ирсэн. Энэ болгон дээр бол за тэгээд одоо үйлдвэрлэлийн ослын тогтоогод ингээд л явж ирсэн гэсэн үг. За та бүхний сая өнгөрсөн 7 хоногт гаргасан одоо мэдээлэл байгаа. Тэр дунд бол яг ямар шаардлага тавьж байгаа юм бэ? За ер нь бол маш тодорхой. Ер нь ажилтнууд яг мэдээж цалин мөнгө чухал ч гэсэн цалин мөнгнөөс илүү энэ салбарынх одоо аюулгүй орчинд ажиллах шаардлагыг л тавьж байгаа. Тэгэхээр өнөөдөр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй алдагдах гэхээсээ илүүтэйгээр давшгүй хүчин зүйл үүсэж байгаа байхгүй. Одоо мэдээгээр хэвлэлийн хурал дээр бол мөн одоо мэдээлсэн энэ одоо турбин генератор 20 жил ажиллах ёстой бол энийг бол ингээд инженер техникийн ажилтнууд бол одоо зүлгээд хүнээр машинаар бол одоо зүлгээд ингээл ажилууллаа л гэсэн гэсэн. Тэгэхээр бол 50-60 жилийн ажиллаж байгаа энэ одоо техник технологийн шинжилтээ хийгээч гэдэг одоо маш тодорхой шаардлагыг тавьж байгаа. Цахилгаан эрчим хүчний үнийг бол тарифын өөрчлөлт оруулсан. За энэ нь бас та бүхэнд төдийлөн мэдрэгдсэн болов ямар байсан бэ? Яг хөө эрчим хүчний салбар нөгөө ер нь бол одоо дандаа алдагдaltaй явж ирсэн. Тэгэхээр энэ нөгөө эрчим хүчний зохицуулахаас үн тарифыг одоо барьж ирсэнтэй холбоотой. Тэгээд ер нь бол одоо сая 24-ний 10 сард бол ерөнхийдөө үн тариф бол хөдлөлөө. Тэгээд энэ одоо үн тарифаас орж ирэх орлого нь бол одоо шууд бас энэ одоо техник технологийн шинжилэлт гэдэг юм уу энэ юмд бол шууд зарцуулагдчих чадахгүй байна. Тэгэхээр нөгөө алдагдaltaй ирж исэн одоо салбарын алдагдлыг нөхөх. За тэгээд цаашлаад одоо боломж гарвал цалин үс нэмэгдүүлэх гэдэг юм уу. За дээр нь ингээд одоо шинэ их үүсвэрт гэдэг ч юм уу. Сая 4 сард эрчим хүчний хилцээр хийж байхад бол эрчим хүчний зохицуулах орны дараа төвшин жуулын дараа бол мэдээлэл өгчсөн. За энэ дээр бол тарифын нэмэгдлээс бол 500 гаруй тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн байна. Харин энийг бол 5 одоо чиглэлд бол зарцуулж байгаа тухай мэдээлсэн. Тухайлбал одоо шинэ их үүсвэр бөөлжүүтэй станц ч гэдэг юм уу. За тэгээ ажилтнуудын цалин, за засвар үйлчилгээ гэх мэт бол 5 чиглэлд бол зарцуулж байгаа тухай мэдгдсэн. Тэгтэл бол одоо нөгөө сая таны хэлсэнчлэн одоо байх ёстой хүчин чадлаас нь хэд дахин хэтэрсэн хүчин чадалтайгаар одоо энэ салбар бол урагшаа явж штэ тий. Нэгсэндээ ажилчдын бас нуруунд дээр явж ин гэсэн үг. Тий, ер нь бол цэвэр яг ажилтнуудын нуруунд дээр л явж байгаа. Тэгэхээр энэ одоо цалин үйлс нэмэгдүүлмээр байдаг, нийгмийн хамгааллын асуудал шийдвүүлмээр байдаг.
Тэгээд нэг орон сууц одоо ингээд орон сууцны дэмжлэг юм авъя нэ тэрэг гэхээр бол одоо хяналтын хуулиар ингээд акт тавьдаг ч гэдэг ч юм. Одоо ийм асуудал гараад сүүлдээ бол энэ салбарт бас ажиллах хүчин бол хомсдож шүү дээ. Тэгэхээр хэмнэлтийн хууль гээд засгийн газар өөрөө бол одоо ингээд гаргачихсан даган мөрдөж байгаа төрийн бүх байгууллагууд бол хэмнэлтийн хуулийг дагаж мөрдөх ёстой гэдээ ярьж байна. Гэтэл нөгөө талдаа яг энэ танаас салбар дээр ч юм уу энийг мөрдүүлж одоо яг өөрсдөө засгийн газар хэрэгжүүлж чадж гин үү? Жишээлбэл хэдхэн сарын өмнө бол одоо бүхий л төрийн өмчт компаниудад бол одоо менежерүүд томилоод эхэлчихсэн шүү дээ, тийм. Тэгээ ер нь бол энэ менежерүүдийн томилгоотой холбоотой за мөн эрчим хүчний салбарын одоо энэ компаниудын төрийн өмчт компаниудын одоо компанийн засаглал өмчлөлтөй холбоотой Эрдэс Монгол компанийг бол мөн байгуулсан. За ингээд одоо энэ асуудлыг бол манайх 2025 оны 4 сард бол хэвлэлийн урал хийж мөн одоо энэ менежер болон одоо Эрдэс Монголыг бол эсрүүцэж боллоо бас шаардлага өргүүлж байсан. Тэгэхээр энэ менежерүүд жишээлбэл хэмнэлтийн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар яг энэ одоо төрийн өмчийн одоо компаниудад орлогчийн статустай болон түүнтэй адилдах одоо нэршил бүхий одоо албан тушаалтны бол томилхыг хориглоно гэж заасан байна. Гэтэл энийг бол засгийн газар бол өөрөө хуулиар зөрчиж байгаа. За дээр нь Эрдэс Монголыг байгуулсан асуудал дээр бол энэ эрчим хүчний компаниуд бол төрийн өмчт одоо 90% нь бол төрийн өмчт компаниуд. Тэгэхээр энэтэй холбоотой эрчим хүч гэдэг бол өөрөө одоо эмзэг бол салбар улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Тэгэхээр энэ дээр шаардлага өргүүлээд за сая бол 2025 оны 6 сарын 5-ны өдөр бол засгийн газрын тогтоолд өөрчлөлт ороод Эрдэс Монголд 66%-ийг одоо эрчим хүчний компаниудын 66%-ийг бол Эрдэс Монгол хувийн компанид шилжүүлсэн байсныгаа бол өөрчлөлт оруулаад буцаасан байлээ. За ингээд бол эрчим хүчний яамд 66%-ийг нь буюу одоо компани засаглалыг одоо хариуцах ажлыг нь бол яамд нь хэвээр үлдээсэн бэл. Тэгэхээр ийм шаардлагагүй ажлуудыг одоо битгий хийгээд энэ салбарт одоо нэрмээс болоод байгаа жил гэдэг зүйлийг л тавьж байгаа. Цаашид одоо ямар ажил хийж хэрэгжүүлэх нь нэн чухал гэж харж байна. Одоо ерөөсөө эхний ээлжинд энэ төсөв мөнгө дээр бол эрчим хүчний салбарын одоо эдгээр чинь засгийн газар чинь сайдын багц гэж ярьд юм бэл. Ер нь төсвийн тухай хуулиар ажигсан. Тэгэхээр сайдын багцад тавигдах төсвүүдээр одоо эрчим хүчин нэрээ одоо анхаараач. Тэгээ эн чинь ер нь ямар ч юм дээр одоо чухлын ирэмб гэж юм байгаа шүү дээ. Тэгэхээр бид нарт өнөөдөр өвөл одоо юу гэдэг өнгөлийн готлгүй хүн одоо гой цамц өмсөж яваад яах вэ? Тэгэхээр чинь яг энэ шаардлагатай салбар дээрээ одоо төсөв мөнгөө сайн тавьж өгөөд тэгээд энэ техник технологийн шинжилтээ за тэр шинэ их үүсвэрүүдэд бий болгоод одоо ингээд явах нь л шаардлагатай. За ойлголоо. За тэгэхээр үзэгч та бүхэнд бид бүхэн яг энэ Монголын эрчим хүчний салбар одоо ямар байдалд хүрч байгаа юм бэ? Тэр дундаа энэ салбарт ажиллаж байгаа ажилчдын хувьд одоо нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг бид бүхэн мэргэжлийн үнээс салбарын үнээс тодруулан өргөлээ. Мэдээ өргөлж байна.